Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын 20-оос өөр төрлийн ял хөдлүүлэх албанаас зохион байгуулж байгаа байгууллагын соёл эерэг хандлага аяны хүрээнд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас олон төрлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхдийн эрхийг хангах, эрүүл аюулгүй орчинд өсөж тойрнох орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбайд байрлах, хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлүүлэх ажлыг нийслэлийн 6 дүрэгт зохион байгууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын 20-оос өөр төрлийн ял хөдлүүлэх албанаас санаачлан зохион байгуулж буй байгууллагын соёл эерэг хандлага арга хэмжээний хүрээнд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэд хэдэн томоохон ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүний хүрээнд өнөөдөр нийслэлийн 6 дүргийн хэмжээнд нийтэд тустай ажил хийлгэх ялгаа шийтгэгдсэн этгээдүүдээр хүүхдийн сургууль болон цэцэрлэг, нийтийн эзэмшлийн зам талбайг их цэвэрлээ хийх ажлыг хийж гүйцэтгэлээ. За манай Скот гудгаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартаа нийт тусдаа ялгаа шийтгүүлсэн иргэдийг авч ажиллаулдаг. Тэр манай хорооны нийтийн эзэмшлийн талбай болон хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэхэд гар буй оролцсон ажиллаж байгаа. Энэ хүмүүс бол мэдээж хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж цэвэр зэмсгэл байлгах тал дээр нь анхаарч ажиллаж байгаа болохоор мэдээж манай хороонд бол маш тус тэмтэй үйл ажиллагаа болж байгаа гэж манай хорооны зүйлс бол бодож байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 498 нийтэд тустай ажил хийлгэх ялтанд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд тус ялын үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, засварлах, мод тарих, үерийн гамшигтай тэмцэх, шарилж зулгаах, хүүхдийн сургууль цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, байгаль орчноо хамгаалах зэрэг ажилд татан оролцуулж байна.